За сайн байцгаана уу. Өнөөдөр бидний ярих нэгэн сэдэв бол одон орон зурхаан ухаанд та бүгдэд бас нэгэн тийм вирус өвчин вирус суулгацсан талаар маш товч ярилцах гэж байна. Тэгэхээр юуны төрөнд энэ зарим хүмүүс одон орон зурхаан талын ухааныг өрний зурхаа гэж яриад байна. Тэгэхээр өрний зурхаан гэж яагаад та бүгд боддог болсон талаар энэ яагаад ингээд багаас нь програмчлагдаад явцсан талаас нь бас ярилцах гэсэн юм аа. Тэгэхээр юуны төрөнд бол энэ миний судалдаг, энэ миний ярьж байгаа зүйл бол одон орон зурхаа. Нэг ёсоор бол би одоо Монгол улсад төрөх үү, эсвэл одоо Африкт төрсөн байна уу, Европ төв төрсөн байна уу? Бид бол нэг л нартай, нэг л сартай, нэг л ангар гарагтай, нэг л буд гарагтай байдаг. Энэ нарны 9 гарагс болон 3 одоо гараг нартайгаа нийлээд 13 гэж явдаг. Манай нарны аймаг. Тэгэхээр энэ одон орон зурхаа уг нь бол нэр нь одон орон зурхаа гэж явах ёстой. Тэгэхээр яагаад өрний зурхаа гэд тийм үү багаас ч ингээ програмчлагдаад вирус суулгацсан бэ гэхлээр бол бид нар энэ гадны буюу энэ грекийн одоо үлгэр домгийг шууд хуулчихснаас болж ийм асуудал үүсчихэд байна. Тэгэхээр би ярьлаа. Бид бол одоо энэ дэлхийн ван, буд, сугар, далай ван, тэнгэрийн ван, сайн чирч байд юм уу те одоо яг өнөөдөр дээр явж байгаа гарагс. Бид бол нэг л гарагс судтай. Гэхдээ одон орон зурхаанд их олон төрлийн үлгэр домгууд байдаг. Одоо шинэ грекийн үлгэр домог бай. Ромын эзэнт гүрний үлгэр домог бай. Энэ хоёулаа өөр. Хэрвээ та нар энэ хоёрыг судлах юм бол хоёулаа өөр. Тэрнээс өмнө бүр өмнө Бабилоных бас өөр. Грекийнх бас өөр. Шинэ одоо христүүд бол Христийг нар гэж дүрсэлдэн шүү дээ. Нар. Гэсэн идэл Бабилоны үед бол бас тэр нарыг өөр нэрээр тодорхойлдог байсан. Гэх мэт тэр томьёоллууд нь өөр, үлгэр домгууд нь өөр болохоос биш. Энд чи яг л ижлэх нарны аймаг гэхгүй юу? Тэгэхээр манай монголчууд ямар алдаа хийчихсэн бэ гэхээр грекийн үлгэр домгийг шууд марчилж хууснаас болоод одоо хүн болгон энийг өрний зурхааг боддог болсон байна. Тэгэхээр бид нар одоо энд уг нь ямар шинжилэл хийх ёстой юм бэ гэхээр бол энд их тийм ялангуяа төрийн оролцоодоо их том шинжилэл хийх ёстой юм. Тэр нь одоо юу гэхээр бол жишээ нь хоньны орд гэдэг байна. Энэ хоньны орд гэдэг бол нэрэнд нь бол ямар ч утга учир өгөх хэрэггүй. Үхвэр байна, ихэр одоо мэлхий байт юм уу. Энд бол цаана тухайн тэр одны одон орон аймаг явж идэг. Одоо 100 жил 1 градус урагшлаа явж идэг тийм аймаг байдаг. Тэгэхээр тэднийг бид нар манай монголчууд маань өөрсдөө томьёолох ёстой. Одоо шинэ хоньны ордон гэдгийг хасч хаяад энэний оронд одоо чомч байт юм аа. Хоньны ордны хүмүүсүүд хонь шиг хүмүүс бол ерөөсөө биш. Үүр харин эсрэгээр өөр чон шиг баймар хүмүүс байдаг. Эсвэл одоо эдрийг бид нар өөрсдөө одоо Монголын хаадууд дарч байд юм уу? Захралыг даанаас өмнө хаадууд дарч байд юм уу? Томьёолдог ч юм уу? Өөрсдөө бид нар томьёолох хэрэгтэй байна. Тэгэхгүй бол одоо материал ордон юм уу? Ихрийн од тэ эдийн орднуудыг нэг ёсоор нэрүүдийг өөрчлөх хэрэгтэй. Одон орны тэр аймагуудын нэрүүдийг өөрчлөх. Гэх мэт тийм шинжилэл энд явагдах хэрэгтэй байгаад байна. Энд бас бид нар анзаарах хэрэгтэй. Тэрнээс биш энэ бол өрний зурхаа, өрний зүйл бол биш. Би та нарт дахиад хэллээ. Энэ одон орон зурхаан дотор маш олон үлгэр домгууд нь байдаг. Нэг үгээр бол одоо манай Монголын нууц товчоо гэж байдаг. Нууц товчоогч судалж явах тэр дотор нь их олон одоо одон орондоо холбоотой их олон юм байдаг шүү дээ. Хааны 9 өрлөг гэж байдаг. Тэр 9 гарагс байж болох юм. Мөн одоо 9-өөс нь 4 нь ялангуяа 4 нохот гэж байдаг шүү дээ. Тэр 4 нохот нь одоо Үхрийн ордон дээр Алдабаран гэж байдаг. Энэ 4 талд байдаг энэ 4 том одны аймагуудыг нэрлэж исэн байж болно. Мөн одоо Чингис хаан төрөхдөө бас улаан одоо цус нүүж ятгах төрсөн гэдэг. Магадгүй төрөхт нь тэр өөрийнх нь нар нь байд юм уу? Тийм улаан одтой давхцсан үед тэргээр нь бэлгшээгээд улаан одон дээр нар нь орж төрсөн хүн байж болно. Гэмэт тийм кодлогдсон зүйл их байдаг. Тэгэхээр хэдгээр зүйлүүдийг бас тайлж унших бас хэрэгтэй болох баг. Тэрнээс биш бол манай одоо нууц товчоог бол тэр чигээр нь хэрвээ грекчүүд хуулах юм бол одоо үеийн грекчүүд бас бидний тэр зурхаа чинь монголчуудаас гаралтай гэх мэт энэ үлгэр домгон дээр
асуудал байна. Тэрнээс гадна мөн одоо 13 дугаар зуун ч байд юм уу тэрнээс өмнөх ялангуяа захрын лигдангаас өмнө захрын лигдэ хаанаас өмнө байсан тэр бөө одоо юу гэдэг одооных шиг арх угаа явж идэг биш. Тэр үеийн тэр бөөнөр гэдэг ч юм бол бас тухайн үеийн тэр хуанли гэдэг байгаа тэр зурхаагаа хөдөлж исэн хүмүүс болоо тэр уулаараа уул усаараа гариг ертөнцөд тооллого хийгээ явж идэг байсан гэж зарим одоо номонд бичигдсэн байдаг. Тэгэхээр тийм зүйлүүдээр бид нар бас давхар анзаарах хэрэгтэй болоод байгаа. Тэгээ энэ талаар бас ярилцах хүсэл яг энэ талын судалтай хүн байвал бас уулзахад би бэлэн байна. Тийм ээ. За анхаарал хандуулсанд баярлалаа.